За сайн байна уу. Тэгэхээр бизнесээ ганцаараа авч явдаг жижиг дунд бизнес эрхлэгч танд бол энэ видео зориулагдсан. Тэгэхээр борлуулалт яагаад өсөхгүй байна вэ гэсэн сэдвээр хэдүүлээ ярилцаад үзье. За борлуулалт өсөхгүй байх үед хүн бол нэг их олон зүйлийг шалтгааныг хайж эхэлдэг л дээ. Өрсөлдөгч одоо хит их болчихлоо гэж боддог. За зар сурталчилгаа идэхгүй байна ч гэж боддог. Хүмүүс худалдаа авах чадваргүй болсон юм байна гэж боддог. Контент маань хангалтгүй байгаа юм болов уу гэж боддог. Гэхдээ яг үнэн бодит шалтгаан нь юу байдаг вэ гэхээр таны борлуулалт өсөхгүй байгаа номер 1 шалтгаан нь бол таны контентын мессеж тодорхой биш байгаад л асуудал нь байдаг. Мессеж тодорхой биш учраас хүмүүс бол ойлгодоггүй. За ойлгохгүй байгаа юм чинь итгэдэггүй. Бас шийдвэр гаргадаггүй гэсэн үг. Тэгэхээр өнөөдрийн энэ видеогоор би танд бизнесүүдийн 80% нь мессежээ тодорхой болгож чадах юм бол борлуулалт нь 2-3 дахин өсөж чаддаг тэр шалтгааныг нь тайлбарлаж хэлнэ. Тэгэхээр бизнесийнхээ мессежийг хэрхэн засаж дараагийнхаа 30 хоногт борлуулалтаа амжилттай өсгөх вэ тэр системтэй аргыг бол яг одоо зааж хэлж өгөх гэж байна гэсэн үг. Тэгэхээр цаас харандаага бэлдээд энэ аргуудыг мэдээд аваарай. За жижиг дунд бизнесүүдийн гаргадаг нийтлэг алдаа нь юу вэ гэхээр мэдээж ойлгомжгүй контент байгаад байдаг. Ер нь бол судалгаагаар хэрэглэгч ямар нэгэн худалдаа авалт хийхээ өмнө бол тухайн салбарын бизнесийн ер нь нэг 28-аас 32 тий 28-аас 32 контентыг бол үзчихсэн байдаг гэж судалгааны дүн бол гарсан байлээ. Тэгэхээр таны контентыг бол хүмүүс үздэг л гэсэн үг. Гэхдээ гол нь худалдаа авалт хийдгүү. Тэгэхээр энд нэг зүйл буруу байгаад байна да. За тэр нь юу вэ гэхээр таны мессеж гэсэн үг. Тэгэхээр хүнд юунд яагаад гэсэн 3 асуултанд хариу өгөх ёстой. Тэгэхээр мессежийн 3 асуултанд хариу өгч чадахгүй байгаад байна гэсэн үг. Жишээлх юм бол одоо манай үйлчилгээ ийм, манай бүтээгдэхүүн ийм чанартай, хямдралтай гэж ерөнхийдөө ярих гад байдаг штэ мессежээрээ илэрхийлээд байдаг тий. Гэхдээ энэ яриануд бол юу ч бол илэрхийлдэггүй. Ягаад гэвэл хэрэглэгч нар бол өнөөдөр хит их мэдээлэлд бол дарагдсан байгаа учраас бол таны контент бол анхаарал бол татахгүй. Энэ олон мэдээлэл донд бол адаг болчихдог гэсэн үг. Тэгэхээр маркетингийн салбарт бол ойлгоогүй хэрэглэгч худалдан авч чаддаггүй гэсэн ойлголт хиллэг бол байдаг. Тийм учраас контент борлуулалт хийдэггүй байх хэдэн шалтгаан байдаг. За нэг 3 шинж байдаг. Тэр 3 шинжийг хэдүүл аваад үзье. За нэгдүгээр энэ шинж нь юу вэ гэхээр сэдв нь тодорхой биш байдаг бахна шүү дээ, тий. Хоёрдугаар болохоор утганд бүх хүнд хандсан тодорхой сегментгүй байдаг. Бүхэнд хандах юм бол одоо хинт ч хандаагүй гэсэн үг гэж яригддаг шүү дээ, тий. Тэгэхээр бүхэнд хандаж болохгүй тодорхой сегменттэй байх хэрэгтэй. 3-дугаарт болохоор яагаад таныг сонгох ёстой вэ гэдгийг бол огт хариулдаггүй байх нь байна. Тэрийг харуулж үзүүлж чаддаггүй. Тэгэхээр энэ алдааг бол бизнес эрхлэгчид бол өөрсдөө бас анзаардаггүй, өнгөрөөчдөг. Тэгэхээр борлуулалтын одоо хаалгыг хаадаг хамгийн том шалтгаан саад нь бол энэ байдаг байх нэ. Тэгэхээр Харвардын бас судалгаа байдаг л да. Тодорхой яг нэг гол санаатай мессеж бол борлуулалтын одоо тэр өсөлтийг бол 67% хүртэл нэмэгдүүлж чаддаг гэж. За энгийнээр тайлбарлах юм бол юу вэ гэхээр энэ маань хүмүүс яг бүтээгдэхүүний чинь борлуулалтын мессеж чинь ер нь илэрхийлж байгаа контент мессеж чинь ойлгож байвал сонирхно л гэсэн үг. Сонирхож байгаа юм чинь мэдээж хэрэг итгэл бас төрнө. Итгэл төрөх юм бол худалдаа авалт хийдэг шүү дээ. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол мессеж бол борлуулалтын одоо хамгийн чухал эхний хаалга юм байна гэж ойлгож болно. Тэгэхээр контент бол хүний сэтгэл хөдлөлийг хөдөлгөж бол сэтгэлд үлддэг байгаа. Нэгсэндээ хүмүүс энэ яг надад зориулсан юм байна гэж бодож эхэлдэг. Тэгснээр бол хүмүүс итгэж эхэлдэг. За итгэж эхэлсний дараа бол мэдээж хэрэг худалдаа авалт хийдэг байгаа. Тэгэхээр яг энэ зүйлийг л өөрчилж чадах юм бол борлуулалтаа өсгөж чадна гэсэн үг. За тэгвэл одоо би та бүхэнд таны бизнесийн мессежийг одоо өмнөхөөсөө 10 дахин ойлгомжтой болгох, сайжруулах 5 алхмыг хэлж өгье л доо. За энэ нь одоо жижиг дунд бизнес эрхэлж байгаа хэрэгжүүлж байгаа бизнес эрхлэгч нарт туршаад одоо үр дүнд батлагдсан тэр мессеж бүтээх систем арга юм байгаа. За энэ маань 5 алхмаас бүтэж байгаа. За нэгдүгээр алхам нь юу вэ гэхээр хин гэдгийг тодорхойлох гэж байгаа. Хинт зориулагдсан контент вэ гэдэг асуултанд бол бизнесүүд маань ихэнх нь хариулдаг. Хариулахдаа юу гэж хариулдаг вэ гэхээр бүгдэд гэж хариулах гэдэг. Яг үнэндээ бүгдэд зориулсан контент бол хинт ч хүрдэггүй шүү дээ. Тэгэхээр та яг нэг бүлгийг сонгох ёстой гэсэн үг. Жишээлх юм бол одоо 25-аас 35 насны гэр бүлгүй ганцаараа бизнес эрхлэж хийж байгаа хүмүүс ч гэх юм уу тий. Эсвэл жижиг дунд үйлчилгээний бизнес эрхэлж байгаа хүмүүс ч гэх юм уу. Эсвэл коуч зөвлөх үйлчилгээ эрхлэгч нар, за онлайнаар бүтээгдэхүүн зардаг хүмүүс ч гэх юм уу. Эсвэл таны бизнесийн чиглэлээс нь шалтгаалаад яг ямар сегментэд илүү тохирох вэ гэдгээ бол сонгоно гэсэн үг.
Тэгэхээр тодорхой бүлэг нь сонгох нь бол мессежийн одоо амжилттай байх бас нэг ихний алхам шалтгаан нь болж өгдөг гэдгийг бол мартаж болохгүй нь шүү дээ, тий. Хоёр дахь алхам энэ нь болохоор өвдөлтийн цэгийг тодорхойлох гэж байгаа. Тэгэхээр жижиг дунд бизнесийг одоо маркетинг борлуулалтаа унгаад байдаг бас нэг шалтгаан нь бол өвдөлтийн цэгээ ерөөсөө мэддэггүй. Судалгаагаар бол хэрэглэгчид худалдаа авалтын одоо 70% нь юу вэ гэхээр өвдөлтөнд суурилсан шийдэл бол мессеж илгээсэн тохиолдолд худалдаа авалтын 70% бол авч чаддаг гэсэн дараа McKinsey-ийн тогтоосон судалгаа байт юм билээ. Тиймээс таны контент бол дараах асуултанд одоо хариулах хэрэгтэй ямар асуултууд байж болох уу гэж. Тэгэхээр нэгдүгээр долгоор хэрэглэгч одоо юунд бухимдаад байна уу гэдгийг бол олж мэдэх шаардлагатай. За тэдний одоо өдөр тутмын хамгийн хэцүү асуудал нь юу байдаг вэ гэдгийг бас олж тогтооно. Гуравдугаарт одоо яагаад энэ асуудал шийдэгдэхгүй байгаа юм бол гэж. Яг өвдөлтийн цэгийн тодорхой хэлсэн тэр контент бол борлуулалт ялцчгүй дагуулдаг. Тэгэхээр энэ бол хоёр дахь чухал алхам байх нэ. Тэгвэл гурав дахь алхам. Тэгэхээр ихэнх жижиг дунд бизнесүүд бол ямар ч ялгарл байдгүй. Бизнесийн ялгарл бол маш чухал байдаг байна. Тэгэхээр үйлчлүүлэгчид бүгдийг л адилхан гэж хараад байдаг нь ялгарл байхгүй юм л гэсэн үг л дээ. Харин худалдаа авалт бол сошиал хуудсан дах одоо ялгаралтай байдлаас үүдэж бол хамаарж бас нөлөөлдөг учраас бол энэ дээр бол зайлшгүй анхаарах шаардлагатай байгаад байдаг. Хүмүүсээс ингэж асууад үзлээ те. Яг манай бүтээгдэхүүнээс яагаад сонгох уу те? Ямар шалтгааны улмаас манай бүтээгдэхүүнээс сонгох вэ гэдэг. За энэ нь болохоор чанартай ч юм уу хямд гэсэн хариу бол биш вэ шүү дээ те. Тийм хариулт бол биш. Тэгэхээр хүн чанарын төлөө гэхээсээ илүү шаардлагын төлөө сонголт хийдэг. Жишээлх юм бол тогтмол контент гаргах системтэй арга заадаг учраас цаг хэмнэн гэж шаардлага нийцдэг болох юм бол энэ контентэд буюу тухайн бүтээгдэхүүн зарж болох нь шүү дээ тий. Эсвэл өндөр чанартай видео биш илүү практикт хэрэгжүүлэх арга зааж өгдөг учраас бол үр дүн шууд гарнаа гэвэл бол хүний анхаарлыг татна. За ганцаараа бизнес эрхлэгчид зориулсан тусгаалan цохируулсан одоо контент шийдэл өгнө гэвэл бас хүмүүсийн анхаарлыг татгана шүү дээ тий. Ер нь бол ойлгомжтой ялгарлыг бий болгож чадах юм бол борлуулалтыг бол 2-3 дахин өсгөж чаддаг. За дөрөв дэх алхам нь юу гэдэг вэ гэхээр контентээ илүү ойлгомжтой болгох гол түлхүүр нь юу вэ гэхээр ямар үр дүн өгөх гээд байгаагаа хэлнэ. Бид юу хийдэг вэ бол биш. Бид юу хийдэг вэ, яадаг вэ гэдэг талаар бол өөрсдийнхөө талаар мэдээлэл өгөх нь бол ойлгомжтой гол түлхүүр нь бол биш байна шүү дээ тий. Харин та бүтээгдэхүүнээрээ ямар өөрчлөлт төр хүний амьдралд өөрчлөлт авчрах гээд байгаа юм бэ гэдэг нь бол аюул чухал төвлөрөх ёстой асуудал нь байдаг. Тэгэхээр хүмүүс бол үр дүн худалдаж авдаг гэдгийг бол ерөөсөө мартаж болохгүй. Тэгэхээр таны бүтээгдэхүүн зүгээр нэг зарах биш тухайн хүний амьдралд өөрчлөлт авчрах ёстой юм байна гэдгийг бол харуулах ёстой. За жишээлх юм бол 30 хоногийн дараа та контентоо тогтмол гаргадаг болгоно гэсэн үр дүн амласан. Таны бизнес тэд хоногийн дараа танигдах болно ч юм уу үр дүн амласан тий. Цаг хэмнэн стресс багасна гэд ийм үр дүнгууд амласан байх юм бол бас нэг шалтгаан болж өгж борлуулалт өсдөг байх нь. За сүүлийн 5 дугаар алхам. За энэ маш чухал. Нэг үйлбэрийн мессеж гэж байгаа. За тэгэхээр энд бол нэг томьёо байгаа. Энэ томьёоны дагуу та мессеж илэрхийлээрэй. Тэгэхээр би хинт ямар асуудлыг ямар шийдлэр шийдэж өгдөг талаараа яг энэ томьёолын дагуу бичнэ гэсэн үг. Хинт ямар асуудлыг ямар шийдлэр. За жишээ авъя л да тий. Би ганцаараа бизнес эрхлэгдэх хүмүүс тогтмол контент гаргах системийг 30 хоногт зааж өгдөг. За ингэхээр яаж вэ? Илүү одоо тодорхой болж өгөөд үр дүн амласан байгаа үстэй тий. Тэгэхээр бизнесийн гол мессежийг бол илүү одоо нэг өгүүлбэрт багтаасан хинт за тэгэхэд ямар асуудлыг ямар шийдлэр шийдэж өгж байгаа вэ гэсэн үндсэн томьёонд хувиргаж бичих юм бол илүү мессеж чинь зөв мессеж болох нь байна. Ер нь ингэж мессежээ энэ 5 алхмаар сайжруулсны дараа бол ямар үр дүн гардаг вэ гэхээр бол ихэвчлэн бодит статистикаас харахад бол 14 хоногийн дараа бол пэйжийн одоо хүмүүст хүрэх байдал нь бол 40-70% өсдөг гэж байгаа юм. 21 хоногийн дараа бол инбокст бол асуултууд 2-3 дахин нэмэгдэж өсөж орж ирсэн байдаг. За 30 хоногийн дараа бол борлуулалт нь 30-аас 90% өсдөг гэсэн үр дүн амладаг байгаа. Тэгэхээр юу өөрчлөгдсөн байх нь вэ? Энд бол бүтээгдэхүүн бол өөрчлөгдсөнгүй шүү дээ, тий? Зар сурталчилгаач өөрчлөгдсөнгүй. Зөвхөн мессеж л тодорхой болсон. Тэгэхээр нэг зүйлийг бол дахин хэлье, тий? Ерөөсөө мартаж болохгүй нь шүү дээ, тий? Бид нар
Хүмүүс ойлгож эхлэхэд л итгэл нэмэгддэг гэж. Итгэл нэмэгдэхэд худалдаа авалт өсдөг. Тэгэхээр хүмүүсийг ойлгож эхлэхэд нь туслах зүйл бол бидний илгээж байгаа тэр мессеж байх нь байна. За тэгэхээр өнөөдөр та нар бизнесийн мессежийг тодорхой болгочих чадах юм бол дараагийн 30 хоногт борлуулалтаа үүсгэх бүрэн боломжтой байх нэ. За тэгээд би доор description хэсэг дээр линк тавьсан байгаа. Та тэр линкээр ороод манай сургалттай сонирхож болно. Мөн үнэгүй гарын авлагууд бас татаж авч болно. За тэгээ манаас үгийг бид нар 7 хоног болгон видео оруулах болно. За яг энэ л мэдчлэн одоо хүнд хэрэгтэй, бизнес эрхлэгч нарт хэрэгтэй. Тэр дундаа жижиг дунд бизнес эрхэлж байгаа, ганцаараа бизнес эрхэлж байгаа бизнес эрхлэгчдэд зориулсан контентуудыг бол 7 хоног оруулахыг хичээнэ. За манаас үгийг дагаад лайк, комментээ үлдээгээрэй. Баярлалаа.